Библийн хамгийн эхний номыг та мэдэх байх. Эхлэл гэдэг шүү дээ. Энэ нь еврей хэлний рейшит гэдэг үгнээс үүсэлтэй бөгөөд альва зүйлийн эхлэл гэсэн утгатай. Эхлэл ном олон түүх агуулдаг бөгөөд алиг нь ч тусдан салган авч ямар учиртайг нь тайлбарлах гэж оролдож болох юм. Гэхдээ энэ номыг ойлгохын тулд бүхлээр нь авч үзэх ёстой гэж бид боддог. Тиймээс уг номын бүтцийг бүтнээр нь харуулъя. Эхлэл ном нь хоёр үндсэн хэсэгт хуваагддаг. Нэгээс 11-р бүлэг нь Бурхан эзэн болон бүх дэлхийн тухай өгүүлнэ. Харин хоёр дахь хэсэг нь Бурхан эзэн болон Авраамийн гэр бүлийн тухай өгүүлэх 12-оос 50-р бүлэг юм. Энэ хоёр хэсгийг холбож байдаг гол холбоос нь уг номын үндсэн санааг агуулдаг. Ингээд эхнээс нь ярьцгаая. Эхлэл номын тэргүүн хэсэг эзэн бурхан бүхнийг бүтээж буй түүхээр эхэлнэ. Энэ үйл явц хэрхэн явагдсан талаарх маргаан мэтгэлзэн их бий. Ямар ч тач эзэн эмх зэгцгүй, түнэр харанхуй, гүн усан мандлыг хүн төрлөختөн амьдран суух үзэгсэлэн цэцэрлэг болгожээ. Ямар гоё юм бэ? Үнэхээр тийм шүү. Эзэн өөрөө ч бүтээсэн зүйлээ хараад сайн боллоо гэж 7 удаа хэлсэн. Энд Адам Ява хэмээх хоёр хүний тухай анх удаа Библиэлд гардаг. Тэд хоёулаа тус тусдаа дөрүүд боловч бас төлөөллүүд юм. Еврей хэлээр Адам гэдэг нь хүн гэсэн утгатай, харин Эва гэдэг нь амьдрал гэсэн үг юм. Эзэн тэднийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн. Өөрөөр хэлбэл хүн төрлөختөн бүтээгч эзнийхээ бүтээл чанар, сайхан сэтгэл, мөн чанарыг өөртөө тусган аваад дэлхий даяар цацруулж байх ёстой ажээ. Тэд өссөн үржиж нийгэм соёлыг бий болгон урлаг соёлыг түгэж цэцэрлэг тарьж бүхнийг хөгжүүлэх ёстой байв. Гэвч энэ дэлхийг цаашид ямар замаар хөгжүүлэхээ сонгох ёс зүйн сонголтыг эзэн тэдэнд өгөв. Сайн мөг мэдүүлэгч модны учир нь энд л оршдог юм. Эзэн тэдэнд энэ модны жимснээс бүү үед идвэл өхөн шүү гэж хэлсэн. Яагаад тэгсэн юм бол? Тэр үед зөвхөн эзэн бурхан хүнд юунд сайн гэдгийг тодорхойлж тэднийг сайн сайхан зүйлээр хангаж байсан ба тэр ганцаараа сайн муугийн тухай мэдлэгтэй байсан юм. Мод нь хүмүүст өгсөн сонголтыг илтгэнэ. Тэд эзэн бурханы тодорхойлсон сайн мууд итгэх үү? Эсвэл боломжийг шүүрэн авч өөрсдөө сайн мууг тодорхойлох уу? Адам Ева хоёр жимсийг иддэг. Яг тийм. Библийн дагуу гим нүгэл гэдэг ойлголтын гол тайлбар бол энэ юм. Өөрийнхөөрөө шийдэх. Надад манайханд л сайн байвал чамд танааханд хор хөнөөл учруулсан ч хамаагүй гэсэн бодол хүний зүрх сэтгэлд төрдөг. Хамгийн аюултай нь эзнээс холдсон хүн төрлөختөн сайн мөг тодорхойлохдоо тун таарах хүн шүү дээ. Тиймээс энэ сонголтыг хийснээс хойш бүх зүйл дордов. Бүр үнэхээр дордсон. Эхлэл 3-аас 11-р бүлэгт хүн төрлөختөн хэрхэн уруудан дороотож байгааг харуулдаг. Адам Ева хоёр бие биедээ итгэхээ болов. Урд нь бие биенийхээ өмнө нүцгэн байхдаа зөв зүгээр байсан бол одоо ичдэг болжээ. Учир нь гинтл Адамын сайн муугийн тухай ойлголт Евагийнхаас өөр болсонд байгаа юм. Тэгээд тэд бие биенээсээ нугдав. Дараа нь уруу татлагад унсан түүх давтагдж Каин өөрийн дүү Абель татаархсандаа амь насанд нь хүрдэг. Үргэлжлүүлэн Каины дараа Ламех гэгч хүний тухай гарна. Ламех эмэгтэй хүнийг эд хөрөнгө шиг цуглуулдаг. Бас өөрийгөө Каинаас ч илүү харгис, өш хонцон санагч хүн гэж сайрхан дуулдаг байсан тухай бид мэднэ. Хүн төрлөختөн дэндүү бузар муу болсон тул эзэн бүгдийг нь устгая гэж шийддэг. Бид ихэвчлэн бурхан ууралсандаа үер болгож байна гэж боддог. Гэвч тэр бүтээсэн дэлхийгээ хараад гашуудан харамсаж байсан юм. Ийхүү тэр энэ дэлхийд сайн сайхныг үлдээхийн тулд үерийн усаар угааж цэвэрлсэн юм шүү дээ. Гэхдээ найдварын уч бий. Тэр Ноа болон түүний гэрийнхнийг сонгож усан заваар аварсан. Амьтдыг ч муу аварсан шүү. Тийм ээ, амьтдыг ч орхиогүй. Ингээд Ноа болон түүний гэр бүл хүн төрлөختнийг дахин эхлүүлсэн. Ноа их сайн хүн байсан байх та. Гэхдээ энд ярих түүх жаахан эвгүй болохоор хүмүүс тэр бүр мэддэггүй. Ноа завнаасаа буугаад усан үзэм тарин дарс эсгэж уугаад нам согтдог. Гэтэл хүн түүний майханд орж аавыгаа ичгүүрт оруулдаг. Энэ бол эмгэнэл түүх. Ийхүү хүн төрлөختөн дахин үржиж олширсан боловч юу ч дэрдсэнгүй. Хамгийн сүүлийн түүх нь алдарт Бабелийн цамхагийн тухай юм. Бүх үндэстнүүд нэгдэн тоосог гэгч нэгэн шин технологиг ашиглахаар завддаг. Тэд өөрсдийнхөө нэрийг алдаршуулж асар өндөр цамхаг бүхий хот барьж бурхтад хүрхийг зорив. Харин тэр хот нь гамшигын уурхай болж хувирхийг эзэн мэдэж байсан тул өрөвдөж хайрласандаа бүгдийг нь тарааж орхив.
Эдгээр бүх түүх нэг л үндсэн санааг харуулдаг. Хүн төрлөختөн эзэн бурхнаасаа салж сайн мог өөртөө шийдэж эхлэхээр л дэлхий уу гашуу үхэл завлангоор дүүрдэг. Тэгвэл хүн төрлөختөнд найдвар байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Бага. Найдвар бий. Дараагийн түүх энэ асуултанд хариулна. Эзэн өөрийн бүтээсэн дэлхийгээ дахин сэргээх төлөвлөгөөгөө эхлүүлэх болно.